Сая 500 мянган дон гэдгийг. Сая 500 штэ бүр. Ёо ямар их тоо вэ би бүр яг ухаалж унхаар тарыг хизээж мартахааргүй тамгыг 3 хангуг бой тавьсан заяа бой шүү заяа. За бүгдээрээ сайн байцгаана уу? Ингээд Вьетнам улсыг зорьсон тэмдэглэл part 2. За бид нар 2 дахь өдөр нь болохоор баана хийлийн аяллыг сонгож явсан. Тэгээд аялал одоо зүгээр ингийн нэг аялал шүү дээ, тэг. Гэхдээ энэ аяллаар бид нар битүү инээдэм ханаадан бүтлгүүтэйсэн. Мөн энэ аяллаар бид нар хүн үнэхээр амар эвгүй байдалд орохоор юу хийдэг вэ гэж инээдэг юм бэлээ. Яагаад инээсэн гэдгээ одоо та бүхэн бичлэгээс үзээрэй. За ингээд бичлэг рүү орцгоё. За өглөөнийхөө цайнд 2 дахь өдөр Kanan pasta. Uurgimah. That's wrong. Twister. Cheese. За 37,000 нэг өрөөнд 37,000 вооны үнэтэй бассейнтай өглөөний цайтай буудал гэхэд өглөөний цай бол дайжгүй. Гэтэ зарим мах нь яг Вьетнам амтагдаад байсан шүү. За тэгээ өглөөнийхөө цайг уучаад менежер гэх энэ хүнтэй хамт би автобусны мөнгө тушаахаар 20 минут газар мат руу алхах хэрэгтэй болсон. Тэгээ яа 20 минут газар алхаж матад очиж мөнгө тушаах хэрэгтэй вэ гэхээр бид нөгөө карт март байхгүй. Тэгээд ханаа хоёр автобусныхаа билетийг онлайнаар захиалсан байхгүй, буудлаасаа захиалаагүй. За бас яага буудлаасаа захиалаагүй гэж өмнөх оройн би онлайн хичээлээ дуусчаад буудлын ресепшн дээрээс очиж асуусан байхгүй. Бид нар ингээ маргааш баана хийлийн аялал авах гэсэн юм а, танад ийм аялал байгаа юу гэд асуусан байхгүй юу. Тэгсэн чинь байгаа манад нэг хүний хоолтойгоо сая 500 мянган дон гэдгийг. Сая 500 штэ бүр. Ёо ямар их тоо вэ би бүр яг ухаалж унхаа. Тэгээд хоолгүй нь хийдин гэдгсэн чинь сая 250 гэдгсэхгүй. Тэгэхээр би за тэгвэл хоолгүйгийн захиалчий гэд яваад өгсөн. Тэгсэн чинь манай менежер санхүүч хоёр маань ярилцаад тэнгүүдээ баана хийл чинь ингээд тур спот учраас хоол уух юм үнэтэй ээж магадгүй. Тийм учраас хоолтойн захиалчаа гэж сая 500 мянга, нэг хүний сая 500 мянган дон, 4 хүний 6 сая дон тушаачдгийн. Би бүр яана ямар амар үнэтэй аялал авчваа гэж бодоод гисэн чинь Солонгос мөнгө рүү хөрвүүлээд бодох юм бол сая 500 мянган дон гэдэг чинь 75 мянган вон юм бэлээ штэ нэг хүний. Тэгэхээр хоолтойгоо нэг бүтэн өдрийн аялал гэхээр бас дайггүй юм шиг. Тэгсэн чинь дараа нь ханаа байх автобусны билет захиалах болсон чинь буудлын ресепшн болохоор нэг хүний 750 мянган донны билет байна. Энэ айгуу тухтай гэж бид нар санал болгосохгүй. Тэгсэн чинь манай санхүүч нөө амар үнэтэй аялал авцсан гэж би хилцэн байсан учраас энэ удаа автобусаа хямдхан нэг сонгоноо интернетээс хайхаар 450 мянган донны автобус байна гэдгсэн баггүй. Тэгээд 450 мянган донныхаа автобусны билетийг одоо тушаах гэж явж байгаа. Тэгээд та нар бичлэг дээрээс 450 мянган донны автобус ямар байдгийг хараарай. Өнөөрэ сав дарж, лайк дарж, бас комент хэсэгт сэтгэлдүүлэхээ мартаа. Тийм подкаст нэмээд тийм подкаст тэдний тоошоо авчлаа баг. Гэдэг тэгтэгтэй байна гэдэг. Энэ подкастаас яг нэг Орсын дээр үе масса гарч харагдаа байхгүй. Энэ бамбук биш юу яа. Опин шүү. Тийм шүү байна. Тэгээ бамбук Юу чи? Айхаваа арай ингээд гадаа угаачт юм шигтэй. Амар шок болсон. Гадаа ингэж угаасаа айхав хоолыг жүлгий зүтгэхгүй яах юм чи. Тийм байна. Энэгээр явахад нэг залуу нэрээ суулж ирсэн шүү дээ чи. 2 утас тавьчихсан. Шин бүр амар настай ах юм шүү. Ямар азар цов муу авч шалжаараагүй. Гарч авчих гал хэлсэн шүү юу. Тэр юуг харах уу юу вэ? Нэг хулгай нийшээ гүүгээ явц. Тэр урт сүлтэй харах юм шиг байна. За. Нэг орой сайхан л өнгөрөөсөө. Жаргаж өглөө. Амьд яваагийн хэрэг бүтлээ. Энийг зов чад. Үгсэн бас нэг удаа ингэж аялах хэрэгтэй шүү бид над. Тийш үнэ. Хоёулаа бас 101 юм бодъё. Иртгэн гэдэг. Чи тэгтээ
Зунчин чи нэг Монгол юм аа. Тий. За одоо хаашаа явах вэ? Тэр нэг фул март байна шүү. Би одоо эргэх ёстой гэж бодогдоод байна. Баруун эргэх ёстой гэж бодогдоод байна. Би Виртусын билет захиалаад надаа одоо миний ажил дууссан болчихсон байна. Таны мянган дөө. Sea Queen гэх тэр шүү. Йоо би ч өөр Вьетнамч болчихжээ. Нэргээсээ таны доо юм биш үү? Явуулч. Арт нь бол бит өөрөөсөө бит хоёрыг тойроо гар. За ингээ баана хийлийн аялалтаа явсан. Бид нар уулна дөрвөлхний явах юм баг гэсэн чи зөндөө олон хүмүүстэй зэрэгцээд явсан. Йоо энэ Вьетнамын автобус нь жижигхэн, алчуур нь жижигхэн, бүр нойлын цаас нь ч хүртгэл жижигхэн. Бүх юм нь жижигхэн. Мөнгөн дэвсгэрт нь л амар их тоотой юм байлээ. За тэгээ нөгөө жижигхэн сандал дээр багтаж аваад нэг бичлэг хийсэн. Дуун байхгүй юу ч яриад аам бодвол ингээд аяллаа эхлүүлж ийн л гэсэн юм бэлгүү. Бүлцийтлэрээ унтчихсан нүр амааж бодаагүй. Угаасаа энэ халуун нүрэ бодаач хэрэггүй юм бэлээ. Бодог урсаа дуусах юм бэлээ. За тэгээ Вьетнамын бүх аяллууд зайшгүй нэг сувдны дэлгүүрээр оруулд юм бэлээ. Ингээд сувдны дэлгүүрээр аялцгаая. Also, alright, a lot of experience in Vietnam already, right? Okay, so, but everybody, all of you here already, right? Number 10 and 11, yes. So, first thing, okay, we welcome all of you to Phuket, everybody. За ингээ баана хил дээр ирсэн. Тэгээд Вьетнам улсыг зорж баана хилийг үзэж байгаа хүмүүс бол ийм түүр авчих юм бол илүү зүгээр юм байна гэж бодогдсон. Учир нь гэвэл Дана хотоос баана хил рүү таксигаар бол 200-аас 300 мянган дон. Баана хилийн өөрийнх нь тикетний тасалбарын үн бол 750-аас 1 сая донгийн үнэтэйсэн. Тэгээ хоолтойгоо бид нар ингээд бүх тээвэр нь дээрэс нь англи хэлтэй гайд. За англи хэлтэй гайд маань бас хэцүүхэн л дээ. Гэхдээ гайдтай тэгээ өглөө буудлаас ирж аваад орой буудалд 5-6 цагийн үед буудалд хүргэж өгөх ийм үйлчилгээ нийтдээ сая 500 мянган дон гэхээр боломжийн юм шиг санагдсан. За энд ингээд пи уух нэг хүнд 2 пи уух тасалбар өгд юм байлээ. За баана хил зохицлбор маань ийм том зохицлбор байдаг. Тэгэхээр дэлхийн хамгийн урт кабель кар байдаг. 5 кабель картай юм байлээ. За ингээд кабель карандаа суусан. Кабель кар дотор ямар яриа өрнөдөг гэж энэ удаагийн гайгүй дараагийнх нь бүр халуухан яриа өрнөдөн гэж бод. There we go. Yeah. Oh my goodness. Get cooler. I'm wondering, any animal living here? What kind of animal? Of course, plenty. Nuclears. But I don't think they have to live already. Monkey? Placenta. Maybe even more. За бид нар тэгээд кабель караараа яваад 11:40 баг 12 гэж хахад оргил дээр нь гарч ирсэн. За тэгэл яг энэ мөчөөс эхлээл хүү энэ цэцгийг хараа, тэр модыг хараа, энэ хөшөөг хараа, тэр баримлыг хараа, энэ уулыг хараа, тэр үүлийг хараа гэдэл энд ч очиж зураг авахуулаад тэнд ч очиж бичлэг хийсээр байгаад л таарсан. Энд гэхдээ бүр нэгэн хэсэг нь байгаа хгүй юу? Тэгээд энүүгээр ингээд тойрж баг наснаасаа их зураг авахулсан бох уу. Оо, баруун итгэдэг зорчсон шорой. Үгүй юм шүү дээ. Баачи. Энүүгээр явсан бах та энэ хэд. Тэгсэн бахтай. Цоо хамбоо гэнэ. За тэгээ амар халуун над дээр бүр нар ойж бууж байгаа зү. Би бүр түлэгдээд болгоо байсан. Маргааш нь хаамаг нуруу муруу даал мөр хорсоод улаагаад бөөн л юм болсон. За тэгээ ер нь бол ирж үзэхээр үзэсгэлэнтэй газар байлаа. Зайшгүй ирж үзээрэй. За энэ нөгөө нэг
гартайг бүр та нар зурган дээр байдаг шиг амар гоё ингээ ил хойл ганцаархнаа зураг авахулдаг гэж бодож байна. Үгүй энэ чинь бүр ингээ цуваад очроор явж идэг юм билээ шүү дээ. Зураг авахулагч боломж авахгүй. Гэхдээ бол үзэмж нь байгаль нь үнэхээр гайхамшигтай. Үлгэрээ оронд очсон юм шиг л байсан. За тэгээд би нөгөө менежер гэдээ яриадсэн шүү дээ. Яг үндэ бол манай дүү. Гэхдээ аялалд ямар үүрэг оройтой явснаар нь багийн гишүүдэд нэг танилцуулж. За энэ хүн бол нөгөө менежер маань. Харин энэ хүн бол манай санхүүч. Тэрээр мөнгөө эн чинь хадгалдаг. Гэтэ зүгээрээ ийм уутанд хийдэг болохоор ямар нэгэн үнэр танаар бол байх. Харин энэ хүн бол манай багийн бүтлэхгүй. Яга бүтлэхгүй гэж өмнөх бичлэгэн дээр нөгөө кофе шопд ороод шилэн стакан хагалсан гэсэн штэ. Энэ нөхөр хагалсан баггүй юу? Тэгээд дараа нь бид нар баана хил дээр аялж исэн чи гинт амар ойрлоод тэгээд манай аялын багийнхан бүр гайхаад яасан бэ гэдгсэн чинь хар өнгийн ирвэхээ нис чинь гэдгийг. Тэгээд одоо бас кабел кар дээр бас дахиад нэг орлоо. Та нар одоо хараарай заяа. Харин энэ бол ирэх юм балай. Одоо тийм чинь айл. Тийм биш. There's some building over there. Maybe it's for That's my electricity. house. Yeah? I'm just kidding. No. The Mowgli's house. Mountain man. За энд одоо манай гайд ингээд бид нар тайлбар өгч байна. Энэ бол баг энэ гайдын хамгийн ойлгомжтой ярьсан тайлбар байсан In the байна. middle, you can see the churches. Yeah? Your hand. Your right. You can go free beer. Voucher free beer. Yeah, 2 free beer. Тэгээ бид нар энэ гайдынхаа баг юу ярьж байгааг заримдаа ч гэж баг ихэнхт нь ойлгохгүйсэн заяа. Автобусанд дөнгөж суугаад нэг ингээд тэр нөгөө сувд руу явхад л нэг юм тайлбарсан баггүй. Тэгээд өөд гэтэл нэг юм яриадсан бид нар ингээд мод яриад байгаа мó юу яриад байгаа ингээд бүгдөө ингээд нөгөө гадаадуудтайгаа ингээд хоорондоо шивнэлдэл ингэсэн. Тэгээ энэ байдал нь бас бид нарыг ингээд тэр гадаад хүмүүстэй энэ аялын багийнх нэг амар дотн олгож чадсан. Тэгээ сүүлдээ энэ аялал бүр тэр чигээрээ л үгийг таа гэдэг тоглоом болсон. Тэгээ бас нэг удаа ингээд бид нар кабел карлоо орчрлол зогсчихсэн чинь нэг change гэлүү charm гэлүү change гэлүү нэг юм хэлсэн байхгүй юу. Тэгээ spiritual гэдэг үг урд нь орсон. Тэгээ бид нар ийм сүнслэг гинж минж эсвэл сүнслэг майн мэгцэв юу юм гэл бүгдөө гайхаадсан байхгүй юу. Тэгэл хоорондоо юу гсэн бэ гэдээсэн чинь тэр нь бүр train гэдэг үг байвал яах вэ? Тэгэл үнэхээр өөртөө ихтэй гайд хийдэг юм гайдтай таарж явсан байсан бас энэ байдал нь бол манай аяллыг илүү хөгжилтэй сонирхолтой болгож өгсөн. За ингээд өдрийнхөө хоолнд баг 2-3 цагийн үед орсон амар ядраад бүр сүлдээ дууж гарахаа болоод өдөржингөө яваад өсөөд тэгээд хоолндоо орсон. Тэгээ энэ бидний орсон энэ буфе ресторан бол Four Seasons гэдэг ресторан байсан. За хоолны хувьд бол яг нь сонголттой. Гэхдээ үнэр бол үнэхээр аимшигтай үнэртэй ийм хоолны газар байсан. Өөр энэтхэг ресторан зөндөө байд юм бэлээ. Бид нарын төлбөр төрсөн ресторан нь болохоор энэ Four Seasons ресторан байсан. Яагаад нагаан so French. За нэг гоё ситрусны үнэртэй байна. Нөгөө залбирлаа хийх юм биш үү? Praise саяша. Money tree husband гэдэг. Нэг тэр хүн толгойн өвчин болж 3-аар яд юм. Шууд бууралтаа гэсэн үнэтэй. Харин тийм. Тэ манай Францууд ч одоо бас энэ шатар дэше бодоош буухыг дуртай. За ингээ хоолноосоо гарч ирээд жоохон тойрч явж байгаа нөгөө 2 пив уух газар хайгаа явж гин. Үнгүү өсөн купон ашиглах гад пив уух га хайгаа явж гинөө. Харин тийм аа.
За тэгээд ингээд нэг харахаар Франц юм шиг, дахиад нэг харахаар Герман юм шиг, Герман ингээ үндэсний хувцас хүмүүстэн дуулж бүжиглээж байгаа юм шиг. Тэгээд нэг шиг ингээ харахаар Оросын Санкт Петербургийн Петрковын ус ойрглуурт байгаа юм шиг мэдгүй. Яг хаана юу хийгээ яваад байгаа учраа олохгүй явж ягаад нөө пив уух газар олсон байхгүй юу? Тэгсэн чинь ийм пивний үйлдвэрээр аялуулдаг юм байна. За тэгээ энэ пивний үйлдвэрээр ийм жижигхэн факторигаар аялаад дараа нь тэр купоноор пив авч уудаг юм байна. Шууд пив руугаа явъя л та энд руугаа явъя. Үгүй шүү. Энд чинь доо төөрнө юм шүү. Хөө энэ чинь үнэхгүй дөө. Дээш гараа явчлаа. Харин тийм. Хамгийн гол нь уух гээд байгаа штэ. Юу гэнэ уудаг юм шиг хамгийн гол нь уух гээд байгаа штэ л гэж авч чинь. Уудаг юм байна. За тэгээ би пив уудаггүй юм чинь эргэн тойрныхыг нь харж жоохон ажиглая гэд гараа авчдаг байхгүй юу? Ингээ тойрж явсараа бүр гаргацдгийн. Тэгээд нөгөө хэд дээрээ дахиж очих гээд дахиад нөгөө пивний үйлдвэрээрээ тойроод очсон чинь эднэр лөө ордог хаалгыг хаагаа ийцэн би дахиад хөөгдөө гарчиж байгаа юм. Тэгээд дахиж нөгөө пивний үйлдвэрээрээ дахиад нийтэн ингээд нөгөө музей шиг юмар 3 дахь бүр тойрсон тхүү. Тэгээд 3 дахь тойроод дахиад намайг нөгөө ингээд би буруу хаалга малгаар нь орсон болов гэд дахиад яваад дахиад гарч очиод тэгээд дээрээс нь энэ хидийг ингээд харж агаад энэ хид энд сууж байгаа байхгүй юу. Тэгээд тоглолт үзэж агаад хүнээс нь гуугаад энэ хид дээр очсон байдгийг. За бид нар тэгээ баана хийлийн аялал ингээд дуусаа хамгийн сүүлийнхэн кабел кар суугаад доошо бууж байгаа байхгүй. Тэгээ энэ кабел кар ингээд 10-аад минут ингээд явдаг амар урт. Тэгээд одоо үүл манан дундаас ингээд үзэгдэж харагдах юм байхгүй. Үүл манан л байгаа заяа. Агаард ингээд дүүжлэгцэн. Тэгээ харагдах юу ч байхгүй мөртлөө тэр кабел карыг хизээж мартахааргүй тамгыг 3 хангуг бой тавьсан заяа. Бой шүү заяа. Тэгээ яасан бэ гэсэн чинь бид дөрөв ингээ инээс суудсан заяа. Бид дөрвийн өөдөөс тэр 3 солонгос залуу нэг Америкт амьдардаг энэтгийг асууж ирсэн байхгүй. Тэр ах нь болохоор манай аялын группийн member. Тэгээ тэр 3 солонгос залууг бол урд нь огт хараагүй. Гэхдээ өмнө нь кабел карлоо очирлоо зогсож хахад бидний өмнө унгаад байсан байхгүй. Тэгээ бид нар ярьж ийсэн. Яна энэ солонгосчууд ингээ унгаа яваад байна гэж ярьж ийсэн байхгүй. Тэгсэн чи тэрийнхээ хариуг авч байгаа юм шиг тэр 3 залуу бидний өөдөөс харж сууж бид нарыг ярьсан. Бид нар ингээ монголоор ярьж байгаа болохоор монгол хүн ингээ ойлгоцсон. Солонгос хэл мэдгүй гэж бодоод бид нарыг солонгосоор ярьсан байхгүй. Яг өөдөөс ингээ харж сууж байгаа. Айгуу сайхан хууч хөрсөн. Ингээ шивнэж мөвнэж яриаггүй штэ. Зүгээр ингээ өөдөөс харж байгаа бид нар ингээ ярьж байгаа байхгүй хууч хөрөөд. Тэг хүн ингээ өөдөөс чинь харж байгаа чамааг ярих ямар амар эвгүн бэ. Хаашаа зүхтэж чадахгүй ингээ кабел кар дотор агаар дээр дүүслэгдээ явж байгаа штэ. За тэгээ ярихдаа бүр юу ярьсан гэж. Тэгээ бид нар бүкс мөкс гоё мой хөл мүлэг ярьсан дөхөө. Амар. Тэгээ бид нар бүр хаашаач явж чадахгүй. Би бичлэгийн түрүүнд хэлжсэн те. Хүн бантгаараа юу хийдэг вэ гэхээр юу ч хийдэггүй инээдэг юм байлаа гэдгийг бид нар 10 минут инээж харуулсан байхгүй. Тэгээ одоо бичлэг дээр ямар хон нөхцөл байдал дэснэг бид нар харцгаая. Яа ч 나눠서 내리고서 욕심해. 이 얘기서 어떻게 찍고? 야, 안 하면 어떻게 정말 기쁘게 좋다고 했어요, Sorry. 그럼 진짜 죄송한 거예요. 그래. 알았대요. 짝짝이 말라하시면서 인내치자 갖고요. 사이 부르면 비야 그때 알아서 짜시냐 부른 게 내일에서 나오시는 분이 아까도 야 그럼 힘이 다 오늘 숙제 지금 목 걸어서 집을 왔어야 돼. 민니 그 기회 주시고 왔어. 다시 이렇게 잡히는데. 나는데? 열이라 어린들이 아무 신경 없이. 아. 기다리는 거 자체 그렇게 안 하는 거 같아. 뭔가 이상한 거다.
хоёр жоохон яриулж байгаа. Нэг жоохгүй. Одоо шахах өөрөө яваад шүү дээ. Яаж твчих юм бэ? За эцэстээ тэгээд нөгөө 450,000 донны үнэтэй автобусандаа суух гад аялын автобусаараа буулгуулсан чинь бүр гудамжинд авчраа буулгацсан гэхгүй. Тэг бид нар автобусаа хүлээж агаад ингээд суусан чинь ийм автобус нь суулгасан. Тэгээ нэг талын хананд битүү ачаа өрчгсөн. Тэгээ нөгөө талынх нь ингээ 3 игнэнийх нь нэг тал нь битүү ачаа өрөөд нөгөө 2 игнэнд ингээд цөөхөн хитгэн хүмүүс авдаг ийм ачааны автобус нь суудсан байдیں۔ Тэгээ шөнө нөгөө манай бүтлгүүгийн дээрээс ачаа нурж унаад тэгээд манай ганц англи хэлгүй гişүү манахгүй юу. Тэгээ нөгөө чи хэлж чадахгүй жолооч нэрсэн чи дис гэсэн. Бид нар тэгээд би болоод нам унтцээсэн. Өглөө басаад бид нар инээлтэд дооглоод байсан. За ингээд Ханогийн терминал, бос терминал дээр буусан. Бос терминал нь бас л эвгүй газар элэ. За тэгэл гарах гарцаа хайгаа явж исэн чи энэ гарцны юм шиг байгаа юм. Энэ тэгээд одоо механик юм уу, автомат юм уу мэдэхгүй нэг юм сонь амар хаалга малгаар орж гараад. Оо, waiting room нь бүр сандал мандалгүй юм уу? Departure gate гинэ, ticket counters. За ингээ ханаатад ирсэн юм чинь та нар нэг subscribe дараад, like дараад, сэтгэлдээ коммент хийсгэд үлдээ чинь эзтэй. За тэгээ Ханаа хотын бас терминалд ирсэн чинь үнэхээр амар байсан. Бид нэр 14 цаг автобусын дотор ингээд явж ирж байгаа штэ. Автобус ч гэсэн үнэхээр амар хатуу хүнд нөхцөлд ачаан дунд бид нар явж байгаад ирээд тэгээ уулын бас терминал дээр ирээд жоохон ингээ амамаа угаагаад жоохон өнгө зүс орё гэж бодсон боловч 0 мол үнэхээр амар бүр хэлэхгүй байсан. Тэгээ аргаараа бид нар шууд грабараа дахиад таксигаа дуудаад буудлаа захиалчихсан байсан. Тэгээ буудлал руугаа шууд явсан. За тэгээд эн чинь ингээд буудал дээрээ кофе уугаад жоохон өрөөгөө гарахыг хүлээгээд сууж гин. Бүр дэлбэр цанцаад. За яах вэ? Аялал ийм байхтаа сонирхолтой шүү дээ тийм манайха. За тэгээд дараагийнхаа бичлэгээр бүгдөө за ингээд буудалтаа Ханаа хотын аяллаар үргэлжилцгээе. Ядарч бай бай, сабдарч, лайкдарч, коммент хийгээ мартаа. Дараагийн бичлэгээр уулзтаа түр бай бай.